Зөв бодлого гэж би ингэж боддог. Иргэд олон нийтэд соёл урлагаар үйлчлэх, соёлын биет болон биет бус үеийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үеийг сурган хөгжүүлэхэд хамгийн их үүрэгтэй оролцдог тэргүүлэх салбар бол соёл урлагийн салбарынхан. Тиймээс энэ салбарынхны ажиллах, иргэдийн үйлчилгээ авах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Ховд аймаг Хөдөөгийн сумдынхаа соёлын төвийн барилгыг шинжлэх ажлыг шат дараатай хийж байна. Энэ онд дууд, цэцэг, дөргөн гэсэн 3 сумын соёлын төвийн барилгыг барьж ашиглалтад хүлээн авахар төлөвлөсөн. Тэгвэл энэ сарын 25-ны бэлэгдсэн өдөр дөрвөн сумын соёлын төвийг ашиглалтанд хүлээн авлаа. Тус сумын соёлын төвийн барилгыг Дэрдвой захиралтай Толгойн ойл компани улсын төсвийн хөрөнгө оруулалтаараа чанартай барьж гүйцэтгэн хугацаанд нь энхүү ашиглалтанд хүлээлгэн өгч байна. Манай дөрвөнчүүд бол их олноороо ирж халуун дотноор бас энэ сайхан шинэ соёлын төвөө бол хүлээж авч байгаад баяртай. Яг тэгэхээр манай дөрвөн сум бол бас социализмын үед баригдсан одоо аж ахуйн аргаар баригдсан жижигхэн хуучин соёлын төвтэй бас энэ соёлын үйлчлэгийг одоо иргэдэд чанартай хүртээмжтэй үзүүлэхэд бас учир дутагдaltaй байсан. Ийм учраас энэ соёлын төвийг одоо Монгол Улсын засгийн газар манай торгоо сонгогдсон их хурлын гишүүд маань бас дэмжиж одоо төсөв суулгаж аймаг орон нутагт бас зохиосны одоо ажил хийсний үндсэн дээр өнөөдөр энэ сайхан соёлын төвийн барилгатай боллоо. За аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт бол энэ 4 жил багтааж Хөдөөгийн сумдынхаа соёлын төвүүдийг бүрэн одоо шинжилнэ гэсэн юм зорилт тавиад ажиллаж байгаа. Дөргөн сум 1956 онд байгуулагдсан 63 жилийн түүхтэй сум. Сумын урлаг соёлын төв нь улаан булан клубээс соёлын төв болон хөгжих хүртлээр социализмын үед аж ахуйн аргаар барьж байгуулсан байранд соёлын үйлчлэгээ явуулсаар өнөөдрийг хүрсэн юм а. Олон жилийн ашиглалтын явцад арга буюу хуучирч муудан үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй болсон учраас дөргөн сумын ард иргэд сүүлийн 20 жил шин соёлын төвтэй болгох асуудлыг үе үеийн улсын их хурлын гишүүд аймаг орон нутгийн удирдлагуудад танилцуулж хүсэлт болгон уламжилж ирсэн юм. Тэгвэл энэ асуудал энэ засгийн үед биелэлээ олж дөрөвнийхэн 20 жилийн турш хүсэн хүлээж байсан соёлын төвийн бүтээн байгуулалтаа хүлээн авч үүдээ нийлээ. Соёлын төв үзүүлсэн одоо тэр орон нутгийн маань юусе нүүр царай болдог. Энэ орон нутгийн маань бас дөрвүүдийн ард түмний одоо соёл урлагийг авч явахад энэ бол одоо нэн чухал ач холбогдолтой. Энэ олон үнсэн 63 жилийн дараагаар соёлын төвтэй болно гэдэг бол энэний суурд ямар байдалтай байсан тодорхой. Энийг бол одоо дахин давтаад шаардлага байхгүй. Тэр улстай баярлалаа гэж одоо хэлмээр байна. Одоо бид алан нас хүрч чинь одоо энэ соёлын төвийг хараад одоо тухайн дээрхэн үед ямар ч аймгийн төвд байхгүй соёлын өрг ордны хэмжээнд баригдсан ийм сайхан соёлын төвтэй боллоо. Энийг энэ хүсэн хүлээж авсан ийм соёлын төвтэй болно гэж бас төсөөлж байгаагүй юм аа. Тэгээд одоо энэ их л баяртай байна даа. Тэгээд энэ хуучин орчин нөхцөл гололгүй соёл урлагаар сэтгэл харамгүй үйлчлүүлдэг нийт дөрвөн нутгийн авиас бидэгт ард түмэндээ маш их баярлалаа. Цаашлаад энэ сайхан соёлын төвөөсөө олон одоо уран бүтээлчид олон урлаг соёлын одууд төрөн гарах байх гэдэгт итгэлтэй байна. Дөргөн сумын соёлын төвийн нээлттэд улсын их хурлын гишүүн Цогцолмаа, улсын их хурлын гишүүн Бүрв Доржийн бие төлөөлөгч Ган Зориг, аймгийн засаг дарга Дүгэрж, боловсрал соёл урлагийн газрын дарга Бүрвхүү нар болон сум орон нутгийн удирдлагууд иргэдийн төлөөлөл оролцож ёслолын тууцыг ажиллалаа. Дараагаар нь дөргөн сумын соёлын төвийн уран бүтээлчид Айдууны 3 дугаараар шин тайзан мэлаасан юм. Энэ үеэр соёл урлаг боловсролын салбарт олон жил өрөвдөлтөй ажиллаж буй нэр бүхий хүмүүсийг Монгол улсын соёлын болон боловсролын тэргүүний ажилтнанд цол тэмдэг салбарын яамны жуух бичгээр шагнагдсныг гартуулж баяр хүргэлээ. Ирэх онд Ховд аймаг Буянт суманд шин соёлын төв, Мөнх Хайрхан суманд спорт соёл урлагийн цогцлборыг барьж байгуулна. Ингэснээр Тус аймгийн Хөдөөгийн 16 сум орчин үеийн шин соёлын төвтэй болж байгаа юм а.